Оросын хамгийн чанга шоронгууд Буриатад байдаг. Буриатын нутагт байрладаг мөрдөн болон колонд үе үе буудалцаан хутга шүүгний асуудал гардаг. Аргачлан зэрлэг онц гэрцгийн аргаар нарсанд нэгнийгээ цааш нь харуулдаг аж. Дорнод Сибирь, Улаан-Уд, Ирхүү, Житийн хорхон ангиудын тухай дандаа бараан зүйл сонсогддог тул Оросын засан хүмүүжүүлэх ерөнхий газраас Буриат зүгийн шоронгийн талаар мэдээллийг нийгмээс тас нууцладаг. Наад захын жишээ дуртахад 2016 оны 1-р сарын 1-нд Житийн ИК-23 шоронгийн 8,000 хоригдол эмх замбраагүй байдал гаргаж 3 хянагч 2 офицерын бие талдаж 2 газар дээрээ нас оржээ. Нийт 50 гаруй хоригдол Житийн ИК-23 чаг тэглэмтэй хорхон ангиас оргосон ч одоогийн байдлаар онц ноцтой гэмт хэрэгүүлсэн Жамбулив, Болдунов, Сергей Дорж, Баяраа зэрэг 7 хоригдлыг эрен сурвалжилсаар байна. Хатуу чанга тэглэмтэй Буриатын шоронгийн хоригдлууд тус хорхийн хянагч албан хаагчтай олон жилийн турш тэмцээр ирсэн. Үүнээс гадна засангийн албан хаагчид Оросын атман овгор хоригдлуудын толгой гэлж Буриат хоригдлуудтай дээрэнгүй харьцдаг. Нэг үгээр Буриатын шоронгууд дотор арьс өнгөний үзлээс болж Орос Буриатуудын хооронд байнга хурц тэмцэл өрнөдөг. Дээр нь Оросын их гарын мафийн гарууд шоронд дээгүүр байр суурь эзэлдэг. Үүний улмаас хорхийн ахлах төлөөлөгч Андрей Силнов өрөөндөө амиа хорлсон явдал гарчээ. Хорхангийн ахлах төлөөлөгч учир битүүлгээр амиа өвдгөн гэж бодохоор байдал нэлээд биш болсныг харуулж байгаа юм. Халахын шоронгийн түүхэнд хорхийн бүрэн эрхт төлөөлөгч амиа хорлсон явдал гарч байсангүй. Ингэх эрх зүйн үндэс ч байхгүй биз. Харин хойд хөрш цаашдаа цус нэгт Буриат зон олонны шоронд энэ мэт аимшигтай аллах хүчирхийлэл зохион байгуулалттай орголт байн гарсаар байдаг. Чит хотын тус шоронд нутгийн эрүүгийн зартай этгээдүүдээс гадна Москва, Дорнод Сибирь, Владивостокийг холбосон их гарын мафийн зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүд энд ял эдэлж явна. Мафийн гишүүдийг засангийнх нь дахин оролдоод амар амгалан байдлын нэвдээд байвал нарнаас өшөө авах магадлал өндөр. Хорхийн удирдлагт төлөөлөгч тэдний ар гэрт аюул занал учруулж сонзонгоо авсан олон эзэнгүү хэрэг гарчээ. Тиймээс дээрх ИК-23 хорхийн овгор атман ялтнуудын гар хөл хорхийн ахлах төлөөлөгч Андрей Силновын амийг хөнөөчхөд өөрийгөө өвдгсөн болгосныг ч үүсгэх аргагүй юм. Бас нэгэн мэдээлэл энд байна. Буриатын Капансково районы Видерно суурин дахь жирийн дэглэмтэй ИК-4 шоронд өнгөрсөн 2018 онд мансууруулах бодис хэрэгэлсэн өвмэн гарсан юм. Энд зохион байгуулалттай бүлэглэлүүд гар бие оролцсон гэж аюулаас хамгаалахын тусгай төлөөлөгч олон нийтэд мэдэгджээ. Колонд 1000 гаруй хоригдол хорих багтаамжтай ба байгаль нуурын иргэдээр байдаг тус хориход дандаа рецидив хэрэгтнүүд, мафийн гишүүд, оргож босох магадaltaй онц ностой гэмт хэрэгтнүүд ялагддаг. Нэг үгээр Буриатын Видринск буюу ИК-4 бол ялгааны шорон юмсан ч манайхаар бол нүүрсний уурхаа дагсан нар салхи цас шуургаар өдөр шөнөгүй ороологдог хөвсгөлийн хорхон юм шиг байгаа юм. Хоригдлуудын үндсэн ажил бол байгаль нуурын 800 куб метр талбайн хогийг цэвэрлэх, загас агнуурын баррикадуудтай мөн түүнийг зарж борлуулах энгийн хэсэгч багтана. Тэнд Буриатууд, Оросууд, Татар, Башкируудаас бүрдсэн Дунд Азийн гэсэн 3 том бүлэглэл Видринскийн шоронг атгаж байгаа. Бүлэглэлүүдийн гол зөрчилдөө нь шоронд орж ирдэг мансууруулах бодист хяналт тавих, зарим баррикад хэсгийг удирдах явдлаач. Шоронд бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдэж танхаа дээрэм хүчирхийлэл аллагыг амархан зохион байгуулна. Загас агнуурын баррикадад ажиллаж байхдаа хоригдлууд өөрөөсөө урвсан бууны нохоо хийдэг нэгнийг усан онгоц завнаас сэмхэн шидээд баяртай болгочихно. Засан цагдаагийнхан усан живсэн ялтны цогцсыг байгаль далайн усанд шумбаж хайж илүү зардал гаргах шаардлагагүй. Хорхийн зүгээс живсэн ялтны ар гэрт цэвэр амиа хорлолт гэж бичээд хэргийг хаадаг байна. 2-7 хоногийн өмнө шорон руу нэгэн хоригдол их хэмжээний мансууруулах бодис оруулах гэж байгаад баригджээ. Тэрбээр хөлдөөсөн загас атсан тракторын дугуйндор мансууруулах бодис оноосон боловч гэрхээ харуулууд дорн илрүүлжээ. Видринскийн шоронд мансууруулах бодис сэмхэн орж ирсний дараа бүлэглүүд хоорондоо тэмцэлдэж хүү амны хэрэг, орголт эсвэл засангийн албан хаагчийг эрхчлөөнд талдсан хэрэг гардаг байна. Буриатын Зайграево дүүрэгт ИК-6 гэдэг шорон бий. Тус хорхон нийтдээ 200 хоригдлын багтаамжтай боловч өнөөдрийн байдлаар дөнгөж 36 хоригдол ял эдэлж байна. Тус хорих ангид өвмэн гарч 8 хоригдол нас орж
29 хоригдол хорхин эмнэлэг рүү ачигдаж, 78 хоригдол мөрдөнд хоригдож, 15 хоригдол оргож ор сургаггүй алга болжээ. Тиймээс ИК-6 шоронг Гусино-Зерскийн жирийн дэглэмтэй ИК-1 хорих ангитай нэгтгэх ажил яригдж байна. Бидний сайн мэдих энэхүү галуут нуурын шорон бол бусад хорих ангиас шилмэл гэж болно. Дандаа сахилга баг, бат сайтай, дээд боловсралтай, гарал үүсэл сайтай 1000 гаруй хоригдол тэнд хүмүүжж байгаа гин. ИК номер 1 хорихын хувьд модны хэсэг, загас агнуурын хэсэг, хоньны аж ахуй, чацарга нь гахаа дахиа гэх мэт олон хэсгээс бүрддэг. Колонд ял эдэлж аваа хоригдлуудын 95% нь хөдөлмөр эрхэлдэг ажээ. Бурятийн Мухоршибирский районы Балт суурьнд чанга тэглэмтэй эмнэлэг хорих төв гэж бий. Чанга тэглэмтэй энэ эмнэлэг нийтдээ 300 ортой. Гэвч эмнэлэгт 700 орчим ялтан эвтэн эмчлүүлж байгаа. Хоёр хоригдол нэг орон дээр хэвддэг бөгөөд 12 цаг болоод ороо нөгөөхөө хүлээлгэж өгнө. Ороо хүлээлгэж өгсөн өвчтөн хоригдол энэ хооронд хорихын талбай дээр дэглэмийн сургууль хийх, талбай цэвэрлэх, мод услах гэх мэт ажил хийдэг байна. Энэ эмнэлэг шоронд бас хоригдлуудын биен дээр туршилт хийдэг гэсэн яриа гарчээ. Үүнээс болоод Гусино-Зерскоос ирсэн 15 хоригдол хорих эмнэлгийн харуул эмч рүү дайран зэвсэгт халдлага зохион байгуулж байсан удаатай. Тэгвэл Улаан-Удын Спирт Заваскова суурьнд чанга тэглэмтэй ИК-2, ИК-8 гэсэн хорих ангиуд байдаг. Тус хорих ангид 1200-аас 1600 ялтны багтаамжтай. Нийт хоригдлуудын 80% нь 10-аас 25 жилийн ялттай. Хорих анги эхлээд Улаан-Удын нисэх онгоц нисэх тэрэгний эд ангийн үйлдвэрийг төчөглөн босчээ. Харин одоо зөвхөн модны аж ахуй дээр хоригдлууд ажиллаж байгаа. 2 жилийн өмнө шоронгийн аимшиг гэсэн хуудас хоригдлуудын дунд тарснаар эмх замбраагүй байдал гарсан юм. Удалгүй Бурятийн Уфсын Оросын тусгай хүчин болох омоонууд ирж хорих ангад гарсан өвмэн самууныг зогсоожээ. Ингээд ИК-2, ИК-8 шоронд гинтийн шалгалт явуулахад хоригдлуудын бааварнаас их хэмжээний мансууруулах бодис, олон зуун гар утас, хайрцаг спирт архи хураагдсан байна. Сонирхуулахад Улаан-Удын Пристанская гудамжин дахь Сиза бол хамгийн эртний мөрдөн юм. Энэхүү урьдчилан хорих төвийг 120 жилийн өмнө байгуулсан боловч одоогийн байдлаар 1100 сэжигтэн яллагдагч хоригдож байгаач. Хаашаашаа 3 м талбайд нийтдээ 10-аас 15 сэжигтэн хоригдож байсан боловч 2007 онд олон улсын санхүүжилт хийгдэн агааржуулалт модон сандал сантехникийг сольж мөрдөн өргөдөгчээ. Мөн Улаан-Удын Пристанская гудамжинд бага насны хүүхдийн хорих төв байдаг. Тэнд 14-өөс 15 насны 200 орчим хоригдол хүүхдүүд ялаа эдэлж байгаа. Тэд хавар өвлийн цагт хичээлийн програмаар сурч дулааны улиралд хөдөө аж ахуй, туслах аж ахуй дээр хөдөлмөрлөдөг байна.